Иргэн Мөнхбат багаасаа амтнд ижих сонирхолтой энэ сонирхлоо орхилгүй явсаар одоо үүнийхээ үр шимээр орлого олдгоо. 310 гаруй дахиа 50 орчим нугас, цацагт хэрүүл гэхэд 20 гаруй, тагтаа гэхэд 27, за нохоо 14, муур 6 гэд төрөл бүрийн амтнд ижигээд 10 гаруй жил болжээ. Хашаандаа сайхан амьдрын уриалгыг иргэн тойрондоо түгээж яваа Мөнхбатаас орон нутгаас зорж ирж дахиа шувуу авдаг. За мөн цуны улиралд төрөл бүрийн амттыг нь харахаар цэцэрлэг сургуулийн хүүхдүүд ангиараа ирдэг байна. Тэгээ манайх чинь хашаа дотор нууртай. Тэгээд энэ ч нэг усны шууд нь ороо шумбал гоё ингээл. Зун бол ер нь их гоё байдаг. Ер нь одоо энэнгээрээ л амьдэрч байна да. Одоо юуг нь удлаа нуух. Одоо гадуур ер нь залуучууд харж байгаа шүү дээ. Ингээл барилга ажил өглөө 8-аас орой 8 хүртэл ажиллаад мусан баячуудын барлаг хийгээл. Тэгээд яаж цалин мөнгө авч чадахгүй ингээл хөтгтүүлээд тэгээд нөгөөдөл ганц хэлдэг үг төсөн мөнгө ороогүй байна. Төсөн мөнгө батлагдаагүй байна гэл одоо залуучдыг одоо маш ихээр одоо тэгж хохирож шít. Тэгэхэд бол би бол одоо ингээл өглөөнөөс орой бол өөрөө тааваараа ингээл өглөөний хоологч нь өдрний хоологч нь оройн хоологч нь 7 хоногт 1-2 удаа үүр савын цэвэрлж чинь колориметр ус цацаа цэвэрлж чинь тэгээд бол аривтах чинь өдөөсөл энэ хүн өөрөө хашаандаа өөрөө бас ажил амьдрыг бол хүснээрээ л болно. Би бол одоо тэр талаараа бас сайхан модсууд тариа жимсний модсууд тарьцсан одоо ингээл моднууд мань одоо сайхан ургаж эхэлж байна. Энэ олон төрлийн амтнд ижээхтэй хизээч залхаж төвөгшөөж байгаагүйгээ хэлж байсан юм а. Зуны улирал хашаандах нууранд нухс шувууд ороод за мод тарьсан жимс жимсэх нь мод нь ургаад хүүхэд байтугай томчуудын ч сонирхлыг татдаг байна. Иймээс зарим орон нутгийн засаг дарга нарч өрхийн орлогыг дэмжихээр түүнээс дахиавч зорилтод бүлэгтээ өгч за богино хугацаанд өрхийн орлогыг дэмжих болсон байна. Гэхдээ энэ бол ер нь зүгээр маш нямба одоо тийм ер нь зүгээр яг залхууг уухгүй юм хийх л ер нь зүгээр нэг тийм хүний сонирхол тийм ээ. Нэгт хоёрт хүний зүгээр хобби. Анганаасаа нөгөө хүүхд байхдаа нөгөө загаст хийжээгээл тэгэл араас нь туулаан бүжин гээл тэгэл сүулдэ галуу нугас гээл ингээл тийм ээ. Миний аав бол намайг их дэмждэг байсан тэгэл ер нь хоббидоо ер нь гоё штэ ингээл чи 100 ингээл хоёр тагтаанууд маань ингээл бүгд гараад ингээл нисээд ингээл тийшээ ингээл сүйдэн бидэгдэхгүй ингээл далд ороод алга болоод ингээл тэгэл байж шүгэлтэй тагтаатай байж хат бол бүр гоё шүү дээ. Энэ талаас ингээл шүглэн дуграал ороод байна. За эндээс бууж иж манайх ингээл тэгчих. Бөөнөр ингээл буугаал ирнэ. Тэгэл энэ дээгүүр ер нь гоё шүү дээ. Тэгэл 100 гараад ингээл хараа суужсэн ч каптай ер нь. Тэгэл ер нь хүүхэд жоохот өр хүүхдүүд ч гэсэн ер нь багаасаа ингээл одоо гагч нар хүүхдүүд ч гэсэн 100 болонгуутлаа ахад очино тийш очино гэл тэгэл энэ чи ирэл нөгөө шуугуу дахин амтан хайрлна гэдэг чинь багасаа тийм шүү дээ. Яг л одоо хүмүүс ингээл хүүхдүүдтэй манахаас одоо бүжин одоо янз бүрийн юм ингээл авдаг морин зулцсан ингээл нөгөө хүүхдүүд нь уцас үзэл одоо ингээл байнгын ус шагаасаар гал ингээл хийх юмгүй байранд тийм шүү дээ. Тэд нар ч юм бол ирээд бүжин аваад ихэд хүүхдүүд нь юу нөгөө уцсоо хөөх нөгөө багасаа амтан хайрлна юмыг тийм ээ өрөвд нь хайрлна энергс өөдөн сэтгэлтэй бол ер нь зүгээр хүн гэдэг амтнд чинь ер нь тэгэл багасаа л яаж хүмүүс чинь яг л тэр хүмүүслээрээ л явна шүү дээ. За 310 орчим дахиан дотор Орос, Турк гэд төрөл бүрийн дахианы төрлийг ч цуглуулжээ. Монгол дахианы 40-50 төрөл байдаг. За тэрээр бүх төрөл зүйлийг нь сонирхлоороо мэдэж авсан. Орос нэг дахианы үн 50,000-аас 250,000 төгрөг байдаг бол за шувууныхаа үндгийг тэрээр 1000 төгрөгөөс 5,000 төгрөгийн хооронд өгдөг. Байнгын авдаг үйлчлүүлэгчтэй болсон. За Мөнхбатаас амтан тэр дундаа дахиа шувуу тижээх сонирхолтой хүмүүс асууж зөвлөгөө авах нээлттэй тул за холбогдоод туршлага солилцох боломжтой талаар онцлон хэлсэн юм а.